Иргэний боловсролын төв 1996 оноос эхлэн иргэн төслийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 7300 гаруй багш сурагчдыг хамруулсан байна. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр иргэний боловсролын төв World Learning бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Lead Mongolia хөтөлбөрийн хүрээнд 2017-оос 2018 оны хичээлийн жилийн турш иргэн төслийг дахин хэрэгжүүлж байна. 2017-оос 2018 оны хичээлийн жилийн туршид 13 аймгийн 47 сургууль Улаанбаатар хот, Өвөр хангай, Ховд, Баян үлгий, Говь алтай, Дархан уул, Орхон, Сүхбаатар, Сэлэн, Төв, Дорнод, Говь сүмбэр, Хөвсгөл 28 сум Улаанбаатар хотын 7 дүүргийн Баян зүрх, Баян гол, Малайх, Сонгон хайрхан, Сүхбаатар, Хан уул, Чингэлтэй 23 сургууль иргэн төсөлд оролцохоор саналаа ирүүлсэн 70 сургууль дээр уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 оноос 140 багш бэлтгэн 6-аас 12 дугаар ангийн 2388 сурагч 194 багшийн мэргэжлээр суралцаж буй оюутан энэхүү төслийн аргачлалд суралцаад байна. Төслийн үйл ажиллагаа 2017-оос 2018 оны хичээлийн жилийн турш явагдсан бөгөөд эхний шатны шалгаруулалт нь тухайн сургууль дээр явагдаж шалгарсан нэг баг, аймаг, хотын тэмцээнд өрсөлдсөн юм. Ховд аймгийн 10 сургууль, Өвөр хангай аймгийн 19 сургууль, Дархан уул, Орхон, Сэлэнг аймгийн 7 сургууль, Дорнод аймгийн 5 сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан 12 баг 2018 оны 4-р сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд зохиогдох үндэсний шалгаруулалтанд оролцсон. Хийсэн ажлаа танилцуулан өрсөлдөж шилдэг баг тодорно.